За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд залхуу пиццан та бүхэндээ цоо шин анимын цуврал эхлүүлж бэлэг барьж байна. Энэ нь хар шидийн дайн буюу Jujutsu Kaisen гэх аниме юм. За, товчхон тайлбар хүргвэл Jujutsu Kaisen нь 2018 онд манга хэлбэрээр гарч 2020 онд анимыг анх цацагдсан. Мөн одоо хүртэл 2 бүлэг нийт 47 анги гарч завсарласан бөгөөд энэ оны сүүлээр 3 дугаар бүлэг нь цацагдахаар байгаа. Тус анимын чөтгөрүүд хүмүүсээр хоололдог ертөнцид хараалын хүчтэй тулалдаж хүн төрөлхтнийг хамгаалах үүрэгтэй жужутсу шиднүүдний тухай өгүүлдэг юм. Миний хувьд бол Jujutsu Kaisen орчин үеийн шилдэг тулаант анимынуудын нэг гэж юу боддог. Тэгээд ойртой дандаа алтан үеийн анимыг яриад байгаа болохоор жоохон орчин үе рүү нэг хөл дүрдэм үү гэд уг анимыг санаандгүй байдлаар бүр яг унтах гэж хөвтөж байхдаа ёнк гээл орж ирэл одоо ингээд текст битээ сууж байгаа байхгүй юу. Гинти юм хаяа зүгээр штэ. Гинтийн шууд маргааш оруулнаа л гэж бодож байна. За тэгээ бичлэг эхлэхийн өмнө нэг сайхан лайк болон сабскрайба дараад намайга дэмжих нэгэн байвал доорх дансаар донешн явуулаарай. Нэг сайхан мик авчвал аяа алах гэдэл байгаа юм шиг санагдаад л байгаа юм да. За бичлэгэндээ орцгоё. Итадори Южи гэх ахлах сургуулийн сурагч бол манай гол дүр. Хичээлээс гадуурх нууцлаг зүйлсийн клубд явдаг бөгөөд нэг өдөр нэг хүүхэд орж ирэн танай клубын үйл ажиллагаа явуулах боломжгүй. Учир нь багада 3 хүнтэй байх ёстой гэхэд танай 2 байна гэдэг. Учир нь Итадори энэ клуб биш хөнгөн атлетикийн клуб бүртгүүлсэн байна л гэдэг. Итадори юу ярина вэ? Би энэ клубыг бичсэн штэ гэсэн чинь хөнгөн атлетикийн багш нь би чиний нэрийг бичсэн юм тэмцээнд чи хэрэгтэй байна гээл ороод ирнэ. Итадори харин энэ нууцлаг клубдээ явмаар байна гэд баг зэрэг маргалдан эцсийн шийдвэрийг зэрэнцэг шийдэлтээр өрсөлдөн ялсан нь шийдэхэр болно. За харин өөр нэгэн гол дүр болох Мегуми Фушигуро гэх хүү хараалт хүчийг тамгалсан аюултай зүйлийг хайж байх бөгөөд хараалын хүчийг тандан дагсаар Итадоригийн сургууль дээр ирлээ. Гэтэл тэнд 2 дугаар зэргийн хараал байх нь тэрэ. Тэгэл хараалыг тоолгүй цаана шуугилдаад байгаа газарт очивол угаас биеийн хүч сайтай Итадори атлетикийн багшаа ил дэлгүүрхэн 23 м хүртэл зээрэнцэг шидэн ялалт байгуулж нууцлаг клубтээ үлдэхэр болно. Итадоригийн өвөө нь биеийн муу тэгээд эмнэлэгт байгаа болохоор тэр хичээлээ тарсан болохоор шууд л эмнэлэг рүү яарангүй лээ. Мегумигийн хажуугаар өнгөрөхөд Мегуми түнд хараалт зүйл байгааг нь мэдэрдэг бөгөөд араас нь дагнаа. Эмнэлэг дээр Итадори өвөө нь бусдын төлөө үргэлж тусалж сайн сайхан бүхнийг хийж байхыг захиад өөд болноо. Тэгэл тонцохгүй нэгтэй тийм. Энэ үед Мегуми түн дээр ирэх бөгөөд өнөөх зургаа үзүүлэн үүнийг Сукунагийн хуруу гэх хараалт зүйл харсан уу хэмээн асуудаг. Итадори харин үүнийг олсон ба Мегуми түн тайлбарлаж өгнө. Тэгээд энэ ертөнцид хараал болж үлдсэн мууёрын сүнснүүд байдгаа. Тэгээд тэднээс болж маш олон хүмүүс хохирж үхцгээдэг. Харин энэ хуруу бол маш онцгой аюултай зүйл. Чи зүгээр наадахаа надад өгч гэхэд Итадори түнд хайрцагтай нөгнөө. Гэтэл хайрцагт нь хуруу байсангүй Итадори клубын хүүхэдтэй өгсөн байжээ. Тэгэл тэр хоёр яаран сургууль руу явах бөгөөд энэ үед сургууль дээр нөгөө хоёр нь өнөөх хурууны лацтай хаалтыг нь суллахад таазнаас нь мангас гарч ирнэ. Манай хоёр сургуулийн гадаа ирэхэд нь сургуулийг муу ёрын энергиэр бүрхсэн байдаг ба Мегуми шууд л гүйж орон шид хэрэглэн хоёр нохой дуудаал тулдахаар зэхнэ. Одооноос энэ мангасыг хараал шүү за. Тэгээд ер нь бол хараал гэж дуудаа явчих. Өнөөх хараал клубын 2 хүүхдийг идэх гэж байхад нь Итадори шууд л цон хаглан харайлган орж ирээл ганц өшөглөн түүнийг аврахад Мегуми шууд л хараалыг устгаж амжинаа. За тэгэл Итадори нөгөө Сукунагийн хурууг олж аваад энэ хурууны араас яагаад хараалууд дайраад байгаа гэл тэгэхэд энэ хурууг идвэл нөгөө маш хүчтэй болдог болохоор тэд араас нэрсэн л гээд хэлж дуусаагүй байхад нь дахиад таазнаас нь өөр нэгэн хараал дайрлаа да. Мегуми Итадорийг хамгаалж тулалдаад барахгүй. Тэгэл хүчрхэг хараал байх бөгөөд Итадорич туслахаар очоо базуулаатахнаа. Гэтэл Итадори Мегумигийн хэлснийг санан хурууг нь идэ наадын what the fuck те. Тэгсэн шууд л өөр хоёр нүд нэмж ургаал маш хүчтэй болж өнөөх хараалыг зүгээр л хидэн хэсэг болгоодох нь яах вэ? Яасан бэ гэхээр Сукуна гэх аимшигт хараал Итадоригийн биед оржээ. Тэгээд Итадори шууд л өөрийн биеэ захиран буцаад хэвэндээ орох боловч Мегуми үүнийг нь байдбал хамгийн буруу зүйл шууд чамайг цаазлах болно гэж өрөлт авнаа. Тэгсэн Мегумигийн багш Гожо Сатору гэх хүн ирэх бөгөөд Сукунагийн хурууг залгисныг нь мэдэн түүнтэй байраас олж мөн буцаад бие авч чадах уу гэхэд Итадори тим гэснээр Гожо түн 10 секунд түүнтэй тулж үзье гээл бэлдээд эхэлнэ.
Сукуна биеийг нь удирдан Гожотой тулдах бөгөөд Гожо үнэхээр хүчрхэг хурдан байдаг. Сукуна юу ч хийлгэлгүй тулдах бөгөөд яг 10 секунд болоход нь Итадори бие буцааж авнаа. Гожо түүнийг магтан ухаан алдуулнаа. Тэгэл Мегуми харин алхал байсан хэмээгээ хэлүүлдэг. За Итадори сэргэлээ гэтэл сонин газарт хүлээтэй сэрэх бөгөөд Гожо түүнийг удирдлагуудад аюултай хараалыг сэргээхэд хүрсэн гэд юу цаацлахаар болсныг хэлдэг ба. Гэхдээ Гожо өөр нэгэн өнцгөөс харан түүнийг хэсэгтээ амьд байж байгаа дараа нь цаазлуулахаар ятгах чадсан л гэдэг. Энэ бол Сукунагийн хуруу. Тэгэд энэ хурууг устгах ямар ч боломжгүй гэж үзүүлэх бөгөөд энэ хуруу нь өөр 20 ширхэг байдаг гэжээ. Тэгээд харин чи Сукунагийн хүчийг хязгаарлаж болох сав бололтой байна. Тиймээс бусад 20 хурууг нь идүүлж байгаа нэг мөр цаазлах санаа гаргасан. За тэгээд чиний сонголт л гээл орхиндоо. Мэдээж Итадори хүмүүс туслахаа сонгоо өнөөх хурууг нь идээд сонголтоо хийнэ. За ийхүү тэр Токиод жүжицүү техникийн тийм ахлах сургууль сурахаар болдгоо. Тэгэл энд Мегуми бас сурдаг юм байна лээ. Гожо явах замдаа түүнд Сукунагийн талаар тайлбарлаж өгдөг. Тэгэл Сукуна нь 4 гар 4 нүдтэй заяа. Тэгээд 1000 жилийн өмнө ууг нь хүн байсан боловч хараал болж маш олон хүнийг алсан аимшигт хараал. Тэгэл тэрний хүч нь аимшигтай бөгөөд хараалуудын хаан гэгдэг гиндээ. Тэгээд бас болоогүй жүжицүү хэрэглэгчид арай гэж дарж авахт нь тэр өөрийн хүчээ 20 хуруундаа хуваа нуусан бөгөөд эргэн сэрхээс өмнө чамд идүүлж байгаа л устганаа л гэдэг. Тэгээд яагаад тэгэхээр Итадори шиг ийм Сукунагийн хүчийг хязгаарлаж чаддаг сав огт байдаггүй байсан юм байна лээ. За тэр хоёр сургуулийн захиралтайгаа уулзахаар ирнэ. Итадоригоос яагаад жүжицүү хэрэглэгч болох гээд байгааг нь асуун. Өөрийн хараалт хүчээрээ хүүхэлдэг ам оруулаад түүн рүү дайруулнаа. Итадори хүүхэлдээтэй зодтолтон байран өөрийгөө бусдад тусалж хараалуудтай тулдмаар байгаагаа хэлэн сургуульд илсэх зөвшөөрлөө авна. За тэгээд Итадориг дотор байранд нь хүргэж өгөн танилцуулна. Сукунагийн талаар анхааруулж өнөөдрөөс эхлээд жүжицөх суран сайжруулж тэгээд Сукунагийн үлдсэн хуруунуудыг олох талаар түнд хэлдэг. Мегуми мөн энд байх бөгөөд түүнтэй нэг анги. Харин энэ жилийн хэлсэлт нь ердөө 3 хүүхэд гэдэг шүү. Тэгээд 3 дахь хүүхэд нь маргааш ирнэ л гэдэг. За энэ харин 3 дахь хүүхэд буюу Кугисаки Навара гэх өөр тосгоноос ирсэн бөгөөд Токиод сурахаар болсондоо их баярлсан байдаг. Тэгээд маргааш нь Итадори дүрэн тувцсан өмссөн байх бөгөөд Гожотой цуг тэр 3 Токиод хараалт газрыг үзэхээр явнаа. Тэгээд эндээс хөдөөний манай хоёр бол Токиогийн зугаалгал болж байгаа юм л та. За нөгөө амар байшингийн гадаа ирлээ. Тэгээд шууд л аимшигт хараалын хүч мэдрэгдэх ба ойр байх оршуулганы газраас болж хараагджээ л гэдэг. Гожо шууд шинээр орсон манай хоёроос шалгалт авнаа. Та хоёр орж хараалыг устгах гээл. Итадорид хараалын хүч шингэсэн нэг заазуур шиг юм өгнөө. Ер нь бол хараалын хүчээр л устгах юм байлээ. За манай хоёр аимшигын байшин руу орноо. Шууд салж явсан Итадори нэг хараалтай тулгарн тулднаа. Харин Кугисаки өөр нэгэн нуугдаж буй хараалыг мэдрэн агаарт хадаас гарган алхаар зохиод нэг тийм юм техниктэй юм билээ. Шууд хараал руу дайрна. Гэтэл буланд нэг хүүхэд нуугдаж байсан ба араас нь хараал гарч ирээл өнөө хүүхдийг чинь барьцааны хүн болгоол урдаа бариад байдаг шүү. Тэгсэн бүр ард ханыг нэвт зөхиод манай Итадорыг гарч ирээл хараалын гарыг тас завчаад хайнаа. Тэгсэн өнөөх хараал шууд барилгаас гарч зүхтаах боловч Кугисакигийн өөр нэгэн чадвар нь тэр бүр хараал бүүдүү хүүхэлдээг ашиглан хадаас зоож хараалыг хараалаар алж байдаг шүү. Гэхдээ тий хараалыг өөрийг нь тий бүүдүү хараалаар хараагаад харааж алах нэг тийм гоё чимшигтэй түрэг илэгч биш яа заадсан мэдгүй. Уура би таалцсан хөө. За манай хоёр жижигхэн шалгалтыг тэгэл амжилттай давнаа. За тэгээд энэ хараалуудаас хамгаалах байгууллага байдаг юм байлээ. Тэгэл нөгөө өдөр насан туршигчдийн хорход нэг хараал гарч ирээл манай гурыг устгах гээд даалгавар өгөө явуулсан байдаг. Тэгээд тус байгууллагаас хүн ирэх бөгөөд ойр хавьд 500 метрт хүмүүсийг нүүлгсэн бөгөөд дотор хараал 4 хүн баригдсан байдгаа л гэдэг. Тэгэд Итадорид хараалуудыг тайлбарлаж өгнө. 4-р төвшний хараал бол модон зэвсэг байх цангалтай бөгөөд 3-р төвшөнд харин буугаар буудаж алдгаа л гэдэг. Харин 2-р зэрэг бол ангийн том буутай байж арай л гэж дийлэх бол 1-р зэрэг танк байгаа ч нэмэргүй байх гиндэ. Тэгэд бүр тусгай зэрэг гэж байдаг ба бөмбөгдөх жонгоц байгаа ч нэмэргүй ухаан юм ярина. Харин энэ нь болохоор онцгой зэргийн хараал байж магадгүй гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгэд ууг энгийн үед энэ хэд даалгаварт явдаг бол ийм онцгой зэрэгт Гожо эдэр шиг тийм хүчтэй багш нар нь ирэх ёстой байвч хүн хүчний дутагдaltaй байдгаас болж ер мерсэр ийм онцгой анжилт хүүхдүүд ирдгээл гэдэг.
Тэгсэн гаднаас нэг хүн миний хүү дотор байгаа авраад өгөөч гэж үлддэг. За манай дотогш нэвтрлээ. Харин байгуулгын хүн хаалт үсгээд л гадна үлдэнэ. Анх удаага харж буй Итадорид их гоё байвч тэгэл Мегуми анхааралтай байхыг сануулan өөрийн хараалт амьд нь нохоогоо дууднаа. Дотогш орсон чинь шок бүр. Хитгэн давхар байшин байсан хэрнээ дотогш оронгууд нь бүр шидийн юм шиг л олон давхар маш том газар болсон байдаг. Гэтэл бүр орж ирсэн хаалга налга болчихноо. Мегуми тэднийг тайвшран анхаарахыг нь дахин сануулan цааш явхад нэгэн цогцтой таарнаа. Тэгэл Итадори авч явнаа. Нөгөө их чинь хүүхдч байх юм билүү гэт Мегуми наадхаа орхио өөр дахиад 2 хүн байгаа. Наадхыг чинь би харсан. Насан туршаагүй байж жолоо барьж байгаа. Жаахан охины амийг нь авсан гэдэл хэлнэ. Тэгсэн Кугисакиг нэг юм доошгоо чирээд алга боллоо шүү. Эргээд харсан нөгөө хараалт нохой нь хүртэл хантай бацарсан байдгаа. Тэгэл Мегуми дахин сануулгах гэхэд яг хажууд нь хараал гарч ирнэ. Тэгэл Итадори яах ихийн зургуу заазуураараа дайрахт нь бүр гарыг нь тастаад хайчвал яах вэ? Манай он гэхдээ бууж өгөхгүй гараа боож байгаа Сүкунаг туслахыг гуйсан боловч өнөөх нь бүр надтай солигдвол би над жаалч нь алан шүү л гэс үрдүүлж идэв. За тэгсэн Итадори Мегумиг явж Кугисакиг хайж болоод байшингаас гар тэгвэл би Сукунатай солигдоод түүнийг дуусгаж чаднаа гэж Мегуми явдаг. Кугисаки харин өөр нэг хараалтай тулдаж байх ба түүнд сүүлийн ганц хадаас нь үлдсэн байдаг. Тэгэл Итадори ч өнөөх хараалаа саатуулаа тулдаж байгаа л Кугисаки ч мөн алханы өдрийн идүүлдгийн даваан дээр ашгүй Мегуми түүнийг авч барилгаас гарч амжнаа. Шууд Итадори дохио өгөх ба Итадори солигдсон Сукуна гарч ирнэ. Тэгсэн өнөөх мөн Сукуна ч өнөөх хараалыг алханд бойтоход дагаад яв гарч нөгөө жаалыг алъя гэдэг. Явах замдаа Итадорыг нь тасарсан гар хурууг тэгэл ургуулад тахт. Гэвч өнөөх хараал нь араас нь түүн рүү дайрахад Сукуна дайралтыг нь зогсоон өөдөөс нь ганц сайхан дайрнаа. Харин гадаа Кугисакиг нөгөө ажилтнанд эмнэлэгт хүрэг мөн тэг 10 км-ийн хүрээл хамгаалалт тавихыг нь даалган өөрөө Итадорыг хүлээхээр үлддэг. Харин Сукуна өнөөх хараалттай биеийн жилээгээ гаргаж байгаа юм шиг л тулдах бөгөөд ганц хүчтэй дайралтыг хэдийн хэсэг болгоноо. Тэгсэн дотроос нь өөрийнхөө хурууг олох ба өнөөх хараалыг үнс болгочоод л заа болсон солигдоо солиг жаалаа гэх боловч Итадори түнд хариулдаггүй байх ба Сукунач биеийг нь өөрийн болголоо гэж амар тийм жогтой инээ дээр инээгээл энэ анги дууснаа. За ийхүү эхний 4 ангийг нь та бүхэндээ чадан ядан тайлбарлан ярьж хүргэлээ. Тэгэл ямар хуу болсон бэ та бүхэн сэтгэлдүүлдээгээрээ. Тэгээ залхуу пиццан ингээд хандлт их байгаа л байвал ер нь бичлэгүүдийг хурдан урд оруулж байгаа биз. Гэхдээ Наруто Shippuden бол чанартай хийх гээл хичээж байгаа болохоор нэлээд цаг өх орж байгаа шүү. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк саба харамгүй их тарж намайг дэмжээрэй. Баярлалаа.